Сайн уу? За бүгдэнд нь видео үзэх өдрийн мэнд хүргэе. За ойрд ерөнхийдөө төлөвснөөр хэрвээ yoga цаг тухайд орсон бол avoid бичлэг орсон байх ястай байгаа. Тэгээд тэр хийсэн бичлэг жоохон дуунууд нь сул байна. Тэгэхээр ахаал нөгөө нэг аппликейшнээрээ дуу чангалж монголаа. Тэр app бол ингээд видео эдитэлдэг app байна. Айгуу гоё. Дуу суулаад дуугийн чангал нүн гэн гоё ингээл бас өөрчлөгч явахтай ингээд тодруулж модруулаад жишээ нь энэ гайг байна хамгийн анхны орох бичлэгийн өнгөн амар сонио гэрлэлийнхаа бас янз янзын тусгалаар камерын бүрсийгч юм да ямар ч юм жоохон онцгүй л энэ бичлэгүүдээ сая үзээд дандаа нөгөө хийчээ дараа нь дахин үзээд ямар алдаа дутагдлаа засах масах юм юу байна яагаад хийдэг байхгүй тэгсэн чинь ямар ч дуунууд айгуу сул байна. Эхний бичлэгийн бол бас өнгөн айгуу жоохон сонирн байна. Тэгээд энэ болгоныг ингээл хараад энэ болгон дээр ингээл яжат би нэг жоохон ингээл гоё нэг хүмүүс аштайхан юм оруулахыг хичээгээл тэгэл тэрнээсээ болоод ингээл их видео оруулах чадахгүй за энэ ч тийм юм тэр ч тийм юм буцаж хайж буцаж энэ саяхан ойрд бол аюу их бичлэг хөөрхөн хийсэн. Тэгээд жоохон эхний бичлэгүүд бас аюу хөөрхөн амхандаа нөр амаа будаад хөөрхөн болоо бичлэг хийсэн. Тэгсэн чи бас л биш аюу их дутуу юмнууд ярьсан байна. Тэгээд бас өчигдөр бас нэг тэр видеонуудаа хаяа дахиад шинээр нөр амаа будаагүйстэй ориглоноолаараа сонин хачин тэгээд дуунууд нь суулаа камерын өнгө жоохон онцгүй бичлэг хийсэн байна уу яшиг одоо оруулаад явъя тэгжиж л ерөнхийдөө цаг тухайдаа бичлэгүүдээ оруулахад энэ олоныг бодоод энэ олон энэ ч мохоо тэр ч мохоо ингээл хайлах юм бол хаял байх юм байна уу за өнөөдөр бичлэг бас гайг болоосэ дуун ерөн бол сая шалгаж малгаад нэлийн чанга дуу муутай ийм битэрхий чанга дуу муутай болохоор ингээд жоохон жишээ нь сайн юм цагны дуу муу ч юм уу жижиг шажиг юм дуу амар сонсогдоод идэг байхгүй юу их сонсогдоод тэгээд жоохон багсгаад бичсэн чинь хитрхийл онцгой дуугүй болчихчаа дуу багтай л болчихсан та намын тэгэл хамгийн чот дээрээ тавиал стенэрээ яаж одоо би чадвал ерөнхийдөө ахаад тэр app ашиглаад бас нэг чангалж мангалал янзлчаал оруулах юм шиг байна тэгээд тийж нэг оруулахыг бодно за тэгээд орын сонин хачин гэвэл ерөнхийдөө л нэг айхтар нэгэн хэвэн дөө тасгалаа энэ ажлуудаа хийн олон төрлийн янз янзын ажлуудаа хийн тэгэл тэл ерөнхийдөө хооллундаа хийгээл ажил төрөлтөө явна хоол хүнсээ цуглуулна за ээж нар юу гэдэг лээ бэхэл тэр болгоныг хийн тэгээд одоо хоол хүнсээ цуглуулдаг ажилтай дээрээс нь бас амьтдын хоолыг цуглуулна одоо муурны гэрэн тэгэл бас өөртөөхөө хоол хүнсийг цуглуулна амьтдынхаа юмнуудыг цуглуулна гэж тааж харагдав. Тэгээд паузлал яваал тэгэл хийгээл явна за тэгээд ерөнхийдөө л олон хийх юмтэй завгүй байх юм даа өнөөдөр айгуу гайгүй өглөөр ажилгүй байсан болохоор тасгалаа амжуулаад ховоо гаргана өөртөө 3 даг гаргана за гүйж өөртөө ажилладаг тэгэл их юмнууд өрнө ундраал байдаа. За ингээд завгүй гээл авал өрнөл завгүй л тэгтэл ерөн хамгийн амжилттай тасгал хөдөлгөөний амжилттай хоол хүнсээ цуглуулна хоолоо хийн нохогоо гаргана ажиллаа хийн тэгэл амжилгыг хичээгээл амжуулаад явж байна да. За тэр яхаа тий ерөнхийдөө нэгэн хэвэн л байт юм дөө. Тэгээд тэгэл камерын яаж зүрх сая хөдөлчөд тэрхээр асуурчлагдсан уу за тэгээд энэ видеогоор болохоор болцооны тухай ярих гад болцож авахтай юу яасан би ч одоо бараг л одоо сарын дараа чинь 9 жил ганцаараа
Ажлаа. Энэ нарнаас болоод ааш намайг өнөөдөр аягүй гой дулаахан өдөр энэ дээрээс нөгөө нэг бүрхэг болоод нэг нар гараад байгаа болохоор бараан бүрхэг болоод байгаа юм. Тэгээд очлаарай. Тэгээд яагаад бараг л 9 жил ганц би явчлаа. Тэгээ яг анхандаа бол угаасаа л хүүхдээ жоохон мухан байсан болохоор хүнтэй сууй хүнтэй найзлаа явуулж гэсэн бодол юусоо байгаагүй олон жил бас тэгсэн. Дараа нь бас энэ шинэ газар ирээд одоо юу хэлийг мэдгүй тэгэл таних хүмүүс байхгүй гэл бас олон жил орсон хүнтэй нэслэхгүй болцоогүй байсан. Тэгээд сүүлийн 1-2 жил өрн бол жоохон хичээж байгаа. Хүнтэй сууя да хамаг залуунаас минь бүхэл бүтэн 9 жил ганцаараа байна гэдэг ч одоо бас үсүүгээ хайранд сайхан залуунаас яг сургууль бодвол тийм гэхдээ өдрөгөр бодохыг хичээдэг. Тэгээ одоо өрн бол за ерөн хүнтэй сууя олон жил ганцаараа явчлаа болоо хангалттай гэж одоо сүүлийн үед нь жоохон нэцлэн малтай болоход хүнтэй танилцгаад хичээж байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээл завгүй хүн чинь гарч ороод чадахгүй. За тэгээ нэг ингээл гоё одоо энэ надад дулаа орж байгаа болохоор гарч ормоор санагдахын тэгмэр чинь гарын орой гэхээр найз нөхөд ерөнхийдөө манай найз нөхөд чинь бүгдээрээ ингээд жоохон холхолход ганц байгаа найз нөхөд минь айгаа өдөр болгон ажилтай тэгэнгүүтээ өглөө 6-аас ажилтай. Тэгмүү чинь нөгөө чинь гарч орч чаддгүй өглөө эрт бас өндөр бараг 4-3-оор босоод ажилдаа яадаг 6-д ажил дээр очсон байх юм чи тэгэл эрт тусал эртээ ажилдаа очдог. Тийм болохоор нөгөө нэг надтай тэгж гарч орж гадуур сууж мөх завтай зав байхгүй. Тэгээд бусад найзууд минь болохоор ингээд өөрөө хол хотуудад амьдардаг. За бас 2 ч найз маань Германд амьдардаг гэх мэтлэн хол байцгаадаг байхгүй. Тэгээ яг гадаад найз хүн маань байгаа. Тэгээ тэрнтэйгээ үе гарна. Тэгээ тэрний минь хүүхдтэй нэг охинтой бас гад байж гоё. Тэгээ хүүхд нэг 7 хоног аав дээрээ нэгний хүн нөгөө 7 хоногор хүүхдтэй. Тэр нэг бас Монголд юм байт юм болоо яа гэм бол эдгийнхэнд аяах байдаг. Энд дөрөн бас салсан гэр бүлүүд аяах байдаг. Тэмүүтээ ээж аав нар нь ийм гэрээтэй одоо нөгөө хуулийн мөртэйгээ 7 хоног аав дээрээ 7 хоног ээж дээрээ эсвэл ажлын 5 өдөр ээж дээрээ хагас амрцанд аав дээрээ ч гэдэг юм уу. За эсвэл ээж дээрээ хагас амрцанд аав дээрээ ажлын 5 хоног ч гэдэг юм уу. Нэг ийм юутай байдаг байхгүй юу? Тэнгэр чи манай найз өхний 7 хоног болохоор ингээл охин байдаг болохоор гарч орох боломжгүй. Тэгээ 7 хоног охин байхгүй 7 хоног болохоор гарч ордог. Тэгээл тэгээ би яаж яах нөгөө 5 дахь тэрмэн 5 дахь бас их гарах. Тэгээ би 5 дахь гарах юм дурггүй жоохон юугүй. Би 5 дахь болгон ч нөгөө хүүхдэд кино үзээд хүүхдэд цаг өнгөрөөдөг. Тэгээ одоо бол яг хүү том болцсон болохоор хүүнийх хоёртой кино мөн үзэхэд болчиход байгаа. Охин бит хоёр тэгээл нэлээрэл киногоо үзэл гоё амттай идэл агата амттангаа өгөөл манай охин ч нэг хөргөн ширээ юу засчин гоё тавг мав засчин. Тэгээд баднуусан дээр гоё идэж явах юмудаа бүгдийг өрхөөрөө дагаагийнхаа тустай урьж өгөөд өөртөөхөө тустай бэлдээл жимс бэлдээл гоё шоколадтай суу тэгэл бичэн чихэр чипс горон гэлээ энэ зэнзэл 77 хоногор өөрөө би энэ юмуд болохоор өөрөө төрөд тахгүй за яг нэг 5 дахь өдөр эсвэл 4 дахь өдөр авч тавьдаг. Тэгвэл эрт аваад тавьчихад бас идчихгээд байдаг хийнэ. Тэгэл 7 хоног тэр ганцхан өдөр амтны өдрөө тахгүй тэгээд тэр нь 5 дахь өдөр тэгээд тийм өдөр болохоор бас нэг гармааргүй тэгээд охиндоо бас лаарсан болохгүй тэгэл охин ч бас тэгээд өнөөдөр гоё киногоо үзэх өдөр штэ гарах гэдэг юм уу гэж үгээд хань тэгэхээр тэгээд уус юм гарахгүй. Тэгээд нэг хагасны гарвал гардаг. Тэгэл хагасан тэр заримдаа бүцөөнд ажилтаа бол гармааргүй санагдал. Тэгээ нэг нөгөөдхийгээ нэг гайгүй гармаар үедээ би нэг жоохон гармааргүй санагдав. Би тэгээд цаг агаар хүтэн бороотой олс гармааргүй санагдаад гэх мэтлээ ингээл нэг гай одоо тэгээд
За гарах дурггүй гарах боломж тийм ингээд ялла гэхээр өөр танилцах юм гэхээр аппууд байгаа аппликейшн. За зөндөө бол болцооны апп аппликейшнууд татаж утсан янз янзаараа л байд юм байна. Тэгээд зарим нь одоо яг тэр Tinder гэдэг нь болоо спешиал худлаа юм билээ. Дэлхийд даяар хэрэгэлдэг хичээлгүүдэд дэлхийд даяар аюу тийм хуурамч аккаунтууд хуурамч юмуд амар их юм лээ. Нэг л гоё залуугийн зураг, нэг л гоё юуны зураг тэгсэн мөртлөө шал худлаа юутэй одоо тэрний алд нэг амар нөгөө халт одоо хаана хүмүүс юм дээ нэг одоо хүмүүс байдаг гэсэн тэгэл бодлаа нэг хүмүүсийг голөгтөж мөнгө төгрөг салгах зорилготой тийм хүмүүс илүү бид юм элээ өрөн би өөрөө бас нөгөө ороод байгаа л тэгэл нэг дайггүй залуу лайк гэчихээр бичиж байгаа асууж байгаа асуултууд яа нэгin хэвээ тэгэл за энэ худлаа юу байна да энэ худлаа апен хүн байна да гэдгийг ингээл эсвэл айгу мэддэг болчтой лээ тэгээ би энэ төр худлаа юм байна гэдэг бас нэг юм ап байдیں۔ Тэрэн дээр болохоор өстө дандаа нөгөө хараалтрууд манай хараалтрууд гэдэг хой тэр хүмүүс болгоноос хал ус болсон Турк, Марокко урхан гэдэлээ нэг тийм алтар залуучууд яхаа тэр залуучууд яг сайн хүмүүс байдаг л ихэнх хувь нь л ер нь нэг тийм амар алцгаар шайлаг ихнэр хүүхдтэй ээж өөр хүүхэн хайсан тийм хүмүүс байх шиг гэдэг. Тэгэл өрн тэр хүмүүс андаашгүй ш ингээл гадар мадраас ингээл нүдлэнд ойл байргаал өөрөө ихнэр хүүхдээ дагалзсан хүүхдээ тэрцэн жирэмсэн ажидаа ачаал тэгэл хавийн хүүхэн хараал явчихдаг юм. Жог тиймэрхүү ихэнх хувийн тийм санагддээ штэ. Тэгэл би ганцаараа биш одоо ингээл үйлчлүүлэгч ганц би нэгтэй үйлчлүүлэгч надаас аягүй зөндөө байдаг. Тэгээ тэр мэдэртэйгаа ч гэсэн ярилцгаараа дандаа л дурхойд өөрийнх нь нутгийн хүмүүс хүүхнүүд хүртэл амар дурггүй марггүй хүүхнүүд надаас аягүй хэдэг хой тэр хүүхнүүд ч угаасаа амар хүмсэг хүссэтэй хүүхнүүд эдийн тэгсэн мэт аягүй их соромс хэлдэг байхгүй. Улмал гоё болох гээд улмал их соромстой болох гээд тийм тэдэр мэдрээ хүртэл өөртөө аягүй молд юм билээ. Тийм бас хинхэн тийм юм гэлтэлээ. За тэгээд тийм нэг ап байсан. За тэрийг бол бас хайсан. Тиндрийг бас хайсан. Туршиж үзэл хаяад байгаа штэ. Тэгээд одоо болохоор өөр ямар ап байсан юм бэ? Facebook-ийн бас юм байд юм билий. Тэгээд тэр болохоор дандаа л яста ядарсан ядуу амьтдал мөнгө төлцөөлж аппликейшнд орж чадхааргүй эсвэл жоохон ап илүү дутуу ап байдаггүй мэддэггүй юм шиг. Үсгээ дандаа нэг жоохон тиймэрхүү сонин нэг амар одоо сонин хүмүүс идэм аа. Тэндээс л ихтэй болтохгүй мэлий ямар ч гэсэн асаалттай л ийж чинь. Гэхдээ тэгэл лайк зомс ин орж харахаар таа сонин хүмүүс. Тэгээд за Монгол хүн бол энд алдахгүй штэ гадаадд Монгол хүмүүс хэрхэн л бас Монгол хүмүүс байгаах тэгэнгүүтээ тэднээс л эсвэл Монголд ихнэр хүүхдтэй хүмүүс эсвэл энд ингээл нэгнээс салаад нэгэнтэй найзалсан ч гэдэг юм тийм хүмүүс хөвчлэн байдаг санагддаг. Тэгээд одоо нэг ганц аппликейшн байгаа. Тэгээ би нөгөө ганц би хүүхнүүд юунууд үйлчлүүлэгч нараас байдаг болохоор чи бид нар ч бас информац солилцоод гэсэн чинь нэг хүүхэн маань ийм нэг юм юу байдэн штэ одоо болцооны юу байдэн штэ ингээ одоо спитед гэдэг одоо юугээр бол хурдан болцоол гэх юм уу да. Тэгээ тэрний яад юм гэхээр 10 эмэгтэй 12 ихтэй ингээд бүртгүүлээд тэгээд нас нь одоо би чинь 35-аас 45 насныхаа гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүтээ тэгэл нас нь ингээд одоо 25-аас 35 ч гэдэг юм уу эсвэл 20-аас 30-аас 40 ч гэдэг юм уу тийм сонголтууд нас юу байгаа. Нүгдээ тэрэн дээр айгүйх дандаа нөгөө эрэгтэй ч амар их. Би одоо тэгээ тэрэнд 2 удаа явчихсан байхгүй юу. Тэнгүүтээ яагаад одоо нэг явах үг байгаа гэхээр за 2 удаа явж үзснэ. За эхнийх нь нөгөө юу байсан? Дааж явж байгаа. Тэгсэн чинь ерөн бол 10 эмэгтэй эсвэл 7 эмэгтэй 7 эрэгтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь тэнд би нэг бас найз зөвхөн нөгөө гадаад найз зөвхөн бүртгүүлсэн. Тэгсэн чинь тэрмэн өвчтэйг авчиж чадаагүй.
Тэгсэн чинь 2 7 эмэгтэй 11 залуу байх хэвчээсний 2 эмэгтэй нэрийг одоо нэг нь манай зөвхөн хүүхэн нэрийг тэгснэ 5 эмэгтэй 11 залуу болчихж байгаа байхгүй. Ёо тэгэл харсан чинь яах вэ? Яг юу юм гоё юм нь яг ингээ амьдарч байгаа. Тэг яг амьдараа ингээл уулзалтаад гараа ингээл барайл танилцаал 10 минут ярьж үзэхэд байхгүй. Тэгээл 10 минут нь хонх дурахаар ингээд хүн эргэжтэйчүүд ингээд босоод ширээгээ ингээд тэрэ явдаг байхгүй. Тэгсэн чинь 11 залуу байсан чинь нэг залуу яг нэг тэр бол арай нэг аштайхан жавхтай ер нь дайжгүй хувцалтай дайжгүй хүн санагдчихсэн. Тэгсэн чинь над бас миний хажуу жоохон зогсож мөксөөл ер нь нэг жоохон ингээл би ч бас ганцаараа очсон. Тэгээл хүмүүс ч бас ганцаараа очсон. Хүмүүс ингээл яваал битээгээд жоохон очсон. Тэр хүн бол бас нэг жоохон ингээ намайг ингээ контакттай нэг харж мараад нахаагүй энэ чанаагаад эсвэл ингээл ярьж марих юм бол яг үлдэхсэн юм шиг санагдсан. Тэгмүүдээ нөгөө хүүхнүүд нь болохоор 5 хүүхний нэг нь болохоор хар хүүхэн байсан. Бүдэндээ хараа хүн байсан. Ерөнхийдөө энэ бэлэг хүмүүс хүүхнүүд чинь нэг тийм стил имиж одоо тийм гоё болцоонд очих байгаа нэг эмэгтэйлэг одоо би болохоор палаж өмсөө төсгөд хот өмсөд уцаахгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүмүүс маань болохоор ажилласаа тараа шууд ороод ирсэн юм уу гэмээр том цүнх мөг барьцсан өмөд цамц мамцтай тэгэл минералик хүүхнүүд байгаа байхгүй. Тэгээ тэр залуу болохоор айгуу дайжгүй хувцалцаа яг өмнөх өндөр биш тийм залуу. Заахан энэ л нэг дайжгүй юм даа гэсэн чинь харин багтолцсон бай. Тэгээд 11 хүн дээр ингээд тэр явах юм болоо гэдэг. Тэгээ 10 болцсон. Тэгээд 11 залуу гэсэн би нөгөө яаж зах хамгийн ихний хүн байсан. 1 номерын хүн. Тэгээд 1 номерын ширээн дээр тэгээд ингээд өдөр тариад тэгээд нөгөө зөвхөмөлч юмсан 10 хүн байна. 11 би яг нөгөө нэг яас ирэх юм болоо гэж бодоод байсан чинь эртгөө тэгсэн чинь харин тэр хүн угаасаа бас нэг ганц хоёр яваад утсан юм шиг байна. Тэнгүүтээ за зоригтой ч хүүхэн алга байна. Тэгээж бүр юм 11 залуугаас миний хөө ясан за ингээд эдит гаргахаар ингээд бүх юмтай орондоо хүүгийн сая хаалга төгсөд юм асууад одоо хүүхдүүдийн юу ихэлцэн шалгалтын юу ихэлцэн шалгалтын 7 хоног хэлсэн. Тэгээд том энэ сургуулийн хүүхдүүд чинь шалгалтаа очиж шалгалтаа хүчил тэгээд гэртээ өрөөдөрдөг. Тэгээд гэртээ ирсэн. Идэх юм эргүүл гээл надаас юм асуугаал. Болтгүй шүү дээ. Манай хүүхчний үлтгэр нүдтэй. Манай хүн бас аав насын хүмүүсийн хоёр том нүдтэй гэсэн мэтлэн болтгүй. Нүдний хоорд байгаа зүйл. Хараа миний аавсыг харсан уу? Хараа энэ хайччив, тэр хайччив гэлээ. Мочи ингээд манай шалгын модыг хичээлх ингээд татгмал юм гарчмаар тэр ямар ч юм сонсож байгаа та. Тэгэл тэгдэг байсан. Тэгээ одоо хүн яар атлах. Ээж тэр айц энэ айц ингээл одоо талхай нойрлаасаа юм шатдаг талхны юу гэдэг тэрийг олохгүй байна гинэ ханаас. За юу ярьж аваад хүн юу яруулчих та. Тэгэнгүүтээ тэгээд тэр нэг тийм арай дэжгүй юу байсан чинь бас туршлагатай шүү. За энэ ялгтай ч хүн малга тэгээд 5-ын 5 хүн 10 залуу 11 залуу юу юм бэ гэж бодсон байсан. Тэгээд яваад гисэн юмсан. Тэгээд хүнээс нь асуусан чинь нэг хүн маань явцсан гэдэг. Тэгээд тэгсэн. За тэгээд тэр нэг тиймэрхүү тэгээд манай уулзлагч хүүхэн наваа ямар амар зөрөгтэй юм бэ чи тэгээ ганцаараа яваад очсон. Тэгээд мэдээ ганцаараа явчихсгүй тэгээд хинтээж явчих юм. Цуг явах хэвээр бүртгүүлэх хэвээр нэ зөвхөн минь нөгөө ханаа төрцөн халуураад ингээ явж чадаагүй. Тэгээд дахиад очдог. Тэгээд миний хүү хэл чинь тийм лаг сайн биш ээ. Тэгээд тэнгүүтээ хэлнээсээ чичгүй. Ер нь тэгтээ ичгүй ярьж ижил. Тэгээд гол юм би шууд ингээд нөгөө юуг өөрөө ингээд өдөртөө авцсан. Шууд өөрөө газ асуулт асуугаад. Тэгэхгүй эдрийн асуудаг асуултууд амар сонин тэний гачаагач асуулт. Тэгээд бас зарим нь хариулахад аюу хэцүү асуултууд асуудаг. Жишээ нь одоо
яг гэж Монголоос энд ирсэн. Тэгээд юугээр ирсэн, яаж явж ирсэн гэж мэгэл одоо нөгөөний өстөр нөгөө тэмээ мэмээр явж ирсэн гэж бод юм уу? Яад тэгэл эсвэл тэгэл битгий охроосоо яагаа салсан. Яг тэр мэрийг чи ингээд дотноо сайн асуул яг болно шүү дээ тий. Эхний асуулт дээр тэгэл мэдгүй энэ жоо сэн. Тэгэхээр би болохоор шууд ингээл өөрийнхөө нөгөө бэлцэн хэд асуулт асуугаад хүүхдээ хүүхдтэй юу дасгал хийдгүү хооллолт эрүүл хоолтгүй өдрөөлгөө хоол хийж иддэггүй эднийхэн чи ингээд гэртээ хоол хийж иддэг хүмүүс өрн ховор заяа дандаа захиалж махиалж идэн эсвэл ингээл хөнгөн шингээ юм иддэг амар эрүүл бус хоолтой хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ тийм хүмүүдээ амьдрал хэцүү шттэ ясэл тэгээ амтан таартай амтан тийжээдгүй амтан тийжээдгүй гэж асуудаг амтантай юу гэж асуудаг тэгэл өөр чи юу асуудаг лээ өндрийн асуудیں۔ Тэгээд дасгал хийдэг бол ямар дасгал хийдэг вэ? Эрүүл хооллолт моллтон дээр анхаардгүй гэл ямар ч гэсэн тиймэрхүү юмнууд тэгэл асуугаар өөргө хариулчаал харин чи гэл тэгжээч нөгөө 10 минут өнгөрчдөг байхгүй амар зүгээр надад бол тэр нь амар санагдсан. Тэгэхгүй нөгөө нэг хүний янз ирэхгүй юм. Би өөрийнхөө газ хэрэгтэй юмнуудыг газ мэдээд хэрэгтэй юмнуудаа сонсоод хэрэгтэй юу информац авчмаар байгаа байхгүй. Тэгээ газ информац аваад тэгээ нэг хөрхэн юм цаас өчтдөг. Тэрэн дээр цаасан дээр нөгөө нэрийн бичээд ингээ арднаас юм зүрхтэй цаас тэр үед бол тэгэхээр хэдэн айж байсан хөөд ч бас ярьж юмсаар юм ш. Тэгээд хань юм зүрх мөрхтэй цаас агүй юм яг таалагдвал яг тэр зүрхийн одоо ингээд тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд информацуудын нас бичих тийм цаас болгодیں۔ Тэгээд хоорондоо ингээд асуулт болтохгүй хам бол тэнцээ юм бэлэн асуулт хийдیں۔ Тэгэд бэлэн асуултыг харсан ч амар нийтдээ террасан дээр суухдаа одоо энэ гадаа бидний хажин ингээл зам болохоор өөрөөхийдөө ингээ гадаа сууж хадаа хоолон идэх гадаа суух аяг тахгүй. Тэгээд тэр үедээ юу уух туртай юмртай юм. Тиймэрхүү асуулт байсан. Өөр ямар асуулт байсан? Хоёр асуулт байсан. Нэг тийм юм асуулт байгаагүй. Тэгэл нэг тийм байсан. Тэндээ сандраач яг би гэхдээ нэг амар сандарч ундраагүй. Нөгөө хүмүүс болохоор амар хөрхөөс сандарч байгаа нь ингээл мэддээл тэгэл эсмэсэл салзан бүдүүн нэрийн. Гэтэ ер нь сансны бодвол бас гайгүй. Чи нэг амар хүзэн мүзэг өмжүүлцаа. Тэгэл зарим нь төвчин тэгэл янз насны хүмүүс гэсэн. Тэмүүдээ тэр 10 хүнээс чинь 7 хүн хүүхдгүй. Би бас хүүхдгүй хүн сонирхдаггүй байхгүй. Яа гэвэл хүүхдгүй хүмүүс чи өөртөө баг хүүхдээр санагдаа. Тэгээд одоо би чинь 2 хүүхдтэй хүүхд ойлгохгүй хүүхдгүй хүмүүс чинь хүүхдээ яаж харцсан мэддэггүй байхгүй юу. Тийм болохоор надаа мэддэггүй санагдтiin. Одоо би гэхэд л герман нэг хүүхдгүй за тэр хоёр маань баг 60 2 гэсэн өгшөө 2. Тэгээд юм нөгөө Яхова гэдэг одоо христийн шашны 2 хүн тэгээд нөгөө нэг гэрт ирээл ингээл би ч наах нөгөө герман хэлээ сайжруулах гад германаар ярьж явах гад тийм хүмүүсийг гэртээ нөгөө уусаа тэдэр чи ингээд айл майлт очиж ярьж хөрөх дуртай тийм номных тухай ярьж библийнхээ тухай ярих дуртай тийм хүмүүс байдаг байхгүй тэгээд тэдрийг хэл усаа сайжруулахад зүгээр юм байна гоё ярьж хөрж байгаа зүгээр юм байна гэд тэгээд тийм хүмүүстэй танилцаад гэрмэртэй авчирдаг гэсэн 7 хоногийн хасан лөө бүтсэн болгонд ирдэг гэсэн 11 цагаас 1-2 цаг ингээ ярьж мэрдэгсэн. Тэгээд тэр хоёрыг ингээ анзаарах тэр хоёроос хүүхдгүй хүмүүстэй л ингээл хүүхдүүдтэй харьцаа ингээл анзаарахад юусэн хүүхдүүд төр чи эрэгтэй эмэгтэй 2 хүмүүс тэгээ хөгшин хүмүүс штэ тэгэхэд чинь нэг л өөрөөсөн гэх мэтлээ өрн хүүхдтэй хүмүүсийг хүүхдгүй хүмүүсийг анзаарах өөртөө жоохон тэрээс санагддаг штэ. Тийм. Тэгээд ер нь хүүхдгүй хүнд ер нь юу биш. Хүүхдгүй хүнтэй ер нь бас амьдран гэж бодохгүй байгаа. За үнэхээр сайн хүн байх юм бол бас хүүхдийг гаргаж өгөх гэж одоо миний мөрөөдөл бол дахиад 2 хэрэгтэй олъё гэж боддоо шүү дээ. Энэ нас нь тэгээд үнэхээр сайн хантай болох юм бол гоё яхаад
ядаж нэг хүүхэд гаргана л гэж бодчих юм. Би жоохноос мөрөөдөг гэсэн мөрөөдөх нь 3 хүүхэд байхгүй юу? Манай сайн найзын ах тийм хүүхдээ гэсэн том нь эрэгтэй, гол нь эмэгтэй, тэгээ бага нь эрэгтэйсэн. Гэхдээ тэднийх дараа ихэд нэг хүүхэдтэй болсон байсан. Дараа нь тэгээд тэр горыг харахаар амар хөөрхөн санагдсан. Том гэж ирэхлэн, голынх нь ганц эмэгтэй гэж ирэхлэн, бага нь баг гэж ирэхлээр тэгээд айлын 3 хүүхэд. Ер нь тэгээ 3 хүүхэд айгу тийм дэлхий дээрсний бас гавьяагийн нэг гэж байгаа штэ. Дэлхий дээрсний гавьяа одоо ерөнхийдөө мод одоо нөгөө гавьяач хөхтэй дэлхийдээ ингээд хийх хэвээр 300 байдаг гинэ. Тэрнийх нь нэг нь болохоор мод тарих. За тэрийг бол тарьж байгаа тарьна гэж боддог. Тэгээ хоёр дахь нь болохоор ном бичих гинэ. За тэр мэрч одоо бодлаа мэдгүй. За гурав дахь нь болохоор 3 хүүхэдтэй болох гинэ. Тэгээд тэр нь бол бас боломжийн болохоор агаад яагаад 3 хүүхэд гэхээр өөрийнхөө өмнөөс нэг хүүхдээ үлдээж байгаа, нөхрийнхөө өмнөөс нэг хүүхдээ үлдээж байгаа. Гурав дахь нь болохоор яг их дэлхийдээ бэлэг болгож байгаа гэсэн. Тэгэхээр тийм юм сонссон болохоор гой санагдаа нэрэл 3 хүүхдээ болох хэрэгтэй юм чинь 3 хүүхдээ ядаж 3 бүр бас өсөлт болдгоо 4 хүүхдээ л болчмаар байна. 2 их ирсэн болчмаар байна. Мөрөдлийн самбар дээр тэгээ байж дээ шээ. 2 их хүүхдийн зургууд багч том жижиг багаас ахгуулаад гэсэн байхмынхаа зураг мөрөг болон байдгийн тэгээд одоо ч тэр самбар бүр яхаа бодож гинөө. За тиймэрхүү байна. Тэгээд ерөнхийдөө эхний болцоол тэгээд дэжгүй сансны бодвол айгүй сайхан өнгөрсөн. Ямар ч гэсэн таалагдах хүн нэг ч байгаагүй. Таалагдах хүн байх юм бол ингээд хойно лайк дараад тэгээд нөгөө хэрвээ тэр хүн маань бас надад дарах юм бол ингээд матч болоод хоорондоо матчлах юм бол хооронд нь утсын тэр хүний надад утас мэйлийн явуулт юм билээ. Тэгээд тэр хүнд ч гэсэн тэгээд яг дараагийн удаа ингээ хоорондоо контактлаад хоорондоо хавуулж болохоор юм лээ. Тэгээд надад үнээр таалагдах хүн байгааг болохоор тэгээд байна. За дараа нь тэгээд одоо тэгэл нэг удаа тэр юунд одоо хүртэл янз янзын информац ирж л эдийн. Би одоо өөрөөсөө тийм хурдан болцоонд бол яахгүй жиж байгаа. Зөвхөн ганц бичүүдийн парти болол тийм юм л явъя гэж бодож байгаа. Тэгээд информац тэгээд яаж яах чинь ингээд янз янзын хотод зохиолддог. Тэгээд манай хотод бол ойрхондоо юм байхгүй л нэлээ өөр том хотуудад тийм парти байсан. Тэгээд тэр мэтлүү богонд сууж явж худлаа тэгээл мэдхгүй ер нь тэгээд тэгэхгүй манай хотод хайхан бол явна гэж бодож. Дээрэс нь би бас одоо танилцж байгаа юм байсан ингээд аль хотод байдаг. Одоо тэр чинь бас өөр хотуудаас ирдэм билээ. Антерл нөө хаана амьдардаг вэ гэдэг нь бас асуудаг. Тэгээд үнэхээр манай хотод байдаг бол дэжгүй ядаж би чинь зам муутай болгоно л бас зам муутай тэгээд уулзаж очиж та болоос ирээл уулзчаал бас яваал гээл тэгэхээр аяг хэцүү шүү дээ тий. Тэгэхээр энд байдаг хүнтэй ингээд сайхан яг цав цавтай үедээ уулзаж уурчаал ярьж хөрөөл тиймэрхүү хүн хэрэгтэй байгаа тийм. Тэгээд дараа нь дахиад информац ирэхээр нөгөө нэг morning cafe би охинтой нөгөө болцсон morning cafe тэрийг харин тэрэн дээрс нэгдэж байгаа. Тэгээд дараа нь ингээ эхлээд нь би охинтойгоо очиж үзчихсэн ахгүй юм гоё газрын хойлоо очиж болцъё. Тэгээд болцооноос мөөс очиж үзээд айгүй хөрхөн morning cafe-сэн айгүй гоё олон сортын олон төрлийн юм ховор гоё мууртай биш гурван манай энэ хотод баг 2-3 бас morning cafe байт юм шиг үлээ. Ямар ч гэсэн нэгэнд нь очиж үзсэн жоохон юм хуучин стилийн хуучны жижигэн зайтай дээрэс нь мурууд нь энгийн л манай мурууд шиг энгийн мурууд байсан хгүй. Тэгсэн чинь тэр газрын мурууд болохоор юу байсан ийм лаг сортны үнэтэй мурууд тэгээд харагдаж байгаагүй өсгөө мурууд эсвэл цагсаас үстэй хамрамарны аюул хөрхөөрөдсөн. Тэгээд охинтойгоо ойлон нөгөө айгүй хөрхөн болцсон тийчээ. Тэгээд за энд ингээ болзаалах юм байна да гэд бас болзох газар очиж үзээд за энд юм байна хаана гэдэг нь очиж үзээд тэгээд
дараа нь тэгээд арчсан тэгсэн чинь бас л эмэгтэйчүүд нь ингээд тэгэхэд бүр бас эмэгтэйчүүд нь бараг 10, эрэгтэйчүүд нь бараг 12. Ерөнхийдөө тэр нь ингээд бүртгүүлгээр дандаа хүлээлгийн юунд эрэгтэйчүүд нь болохоор ингээд хүлээлгийн листэнд бичдэг. Одоо зөндөө эрэгтэй хүмүүс бүртгүүлсэн байна. Дахиад бүртгүүлэх юм бол хүлээлгийн листэнд бүртгүүлнэ гэдэг. Эмэгтэйчүүд нь болохоор ингээд бүртгүүлэхэд хангалттай плац зай завсар ихтэй байгаад тийм үлээ. Тэгээд бас л эрэгтэй хүмүүсүүд нь их тэгээл эмэгтэй хүмүүсүүд нь 10 тэгээд дандаа амтан тайртай хүмүүсээсэн. Тэр нь бас гоёсэн. Гэтэл бас л ихтэй таалагдах юм байгаагүй. Тэгээ би одоо энэ удаа эхний удаа би нөгөө яадаг гэдгийг одоо нөгөө таалагдах юм байгааг болоход яригч тэгээ энэ удаа за ядаж нэг хүнийг таалагдлаа гэж бичээд ер нь яг яад юм бэ гэдгийг мэдэж авах гээд тэгээд би тэр мэйл явуулт юм байна. Утас явуулт юм бэ мэдэж асуух. Тэгээд нэг хүн за тэр бол яг цэвэр бэлэг хүн биш байсан баха. Нэг гадаад Орос ч юм уу тиймэрхүү залуу байсан. Тэгээд олон жил болсон л залуу шүү гэсэн. Тэгээд ямар ч гэсэн бас л нөгөө жишгээрээ би бүх би төрүүлж асуултаа асуугаад ингээд тэгсэн чи тэгээд ямар инээдтэй бас саний юм санаж авахтэй юу юм эхний нөгөө болцоонд очиж яасан хүн ахаад байж дээ нэг хүн 43 мөртэй л үү нэг залуу байсан. Тэгээд тийм үнтэй чи ахаад нөгөө асуултуудаа асуугаад байх хэцүү хойлоос нэр баг maps нөгөө Google-с нөгөө муур зурны сорт хайгаал муур зур яриад нэг тэглээ нэг арайч нэг 10 минут өнгөрөөсөн шүү дээ. Ямар асуусан асуултаа асуугаад байлтай шүү дээ. Нөгөө хойлоо тэр ихний юм дээр ярилцсан дээ харин тэгээд хитгэн ирж гэдэг зарим хүмүүс нь 2 3 удаа өөр одоо тийм хорлон юм юмсан. Тэгээ ингээд дахин явах юм бол бараг дахиад нөгөө янз бүрийн дайралцсан хүмүүстэйгээ дайралтах шинжтэй яаж байгаа яг нэг энэ ойрхон амьддаг жижигхэн тасган хүмүүс ингээд ярьж мэрээ тэгээд сүлдээ бол дайралцсантайгаа дайралтах шинжтэй болоо тэгээ би цаасан энэ болцоо дэмий юм байна ахиж очмооргүй юм байна гэж бодоод тэгээ ахаад тийм зүйлүүд ямар болсон. За маа нөгөө нэг үйлчлүүлэгч хүн бол зүгээр штэ дахин явж ижил хүн олно штэ тэл чи гарч орохгүй ээж хаанаас найзлуудаа алхан тэр минь найз залуутай олцсон Нидерландаас залуу нэрдэг планет 1-2 удаа ирээд болцоод тэгээд бажаад юм шүү лээ. Тэний найзлуудаа олцсон. Тэгээ чи ингээд гарч орохгүй. Тэгээ чам дээр хүн орж ирээд хаалгаа чинь тогшоо чи ганц би юу гэд чамтай хүн танилцсан юм уу чи гарч оролтоо дээрэс нь ингээд тэр болцоонд явуул та тэгвэл яаж найзлуудаа олох юм бэ гэж амир хөргөн надад санаа зовсон. Тэгээд би болохоор за яг болох юм болдгоор олно дөө. Тэгээд үнхээр миний сайхан тохирсон хайны жил байна. Бас намайг хайгаал тэгэл өөрийгөө начиг одоо хөгжүүлээл өөртөө гоё анхаарал тавиад өөрийгөө гоё хөгжүүлээд надад бэлдээл би ч тэрэнд бэлдээ явж байгаа хаа гэд айгуу гоё өдргөр бодоод тэгээд яагаад байгаа шүү дээ. За нэг тиймэрхүү юм байдгийн байлээ. Тэгээ одоо ямар ч гэсэн ганц бичүүдийн партид нь явж үзье гэд бодоод байгаа. Тэрээ санаас би бас нэг юм манай нөгөө зарын одоо би миний өөрчлөлтүүдийг үзсэн бол мэдэх бах тийм манай энд чинь монголчуудын зарын групп гэдэг байхгүй юу. Тэрэн дээрээ би бас нэг зар тавиад хэрвээ ганц бичүүдийн 35-аас 45 насны хүмүүсийн тийм парти зохиогвол хүмүүс хэрэг байгаа бол нэг зар оруулаад тэгээд одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс нь гайгүй тэнцүү очно ингээл айгуу дэжгүй эсвэл баахан эмэгтэй хүмүүс очно гэж эсвэл баахан лайк эмэгтэй хүмүүс дараацсан байх юм бол бөөл эмэгтэй хүмүүс цугларна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрэгтэй юм уу эрэгтэй хүмүүс нь хэр тэнцүү байна хэрэг байна хараад нэг тийм юм зохиодог юм л үү гэж бодож байгаа. Гэтэ яг шидэг байгаа. Айгаад байгаа санаа зовоод байгаа юм манай сайхан гарууд байгаа штий. Монголд эхнэр хүүхэдтэй ажиллаж тэгэл
хотлон хүнтэй танилцдаг. Дараа нь гай болж нөгөө яста нэрэ тэр партигаар тэгсэн гэсэн хоорондоо танилцсан гэсэн гэдэг нөгөө тэр партигаас олж инглээ тэглээ амьдрал сүрлээ мөрлөө салгалаа гэвэл болорсон юм болдог үстэй тий. Тэрнээс бас жоох айгаад байгаа. Манай яа тэр сая би бас нэг Монголын тэр нөгөө болцооны юу нэлээ нэг тийм YouTube юу яагаад байгаа шүү дээ. Тэрийг ингээд гэхдээ яг тэр дандаа залуу хүмүүсийн 20-д гарсан хүмүүсийн яалт тэр мэрийг үзэхээр асал амар хүмүүс байх юм а ихнэр хөвгттэй ээжс нэг одоо саяных шиг юм юунд болцооны юунд очсон газар очсон тэнгүүтээ танилцсан. Тэгээд тэр хүнтэй анязлжсэн ч яриг дараа нөгөө ихнэр нь яагаад нөхөр толгой ирүүлээд хамгаахтаа гэж. Үгүй бид нар чинь тийм юм дээр танилцсан шүү дээ. Би одоо тийм газар ганц би хүмүүсийн танилцах газар дээр ихнэр хөвгттэй хүн явж ийн яаж тэгээд тийм юм болсон гэсэн. Тэгэхээр бас амар аваад тэр шиг бас тэгээд нас шар шинжилсэн балиар эрэхтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. За эмэгтэй одоо мэдхгүй юм дөө эрэхтэй хүмүүс бол сайн өөрөө би бүр амьдралаараа үтсэн болохоор банзал залууч ямар байдгийг яаж хуурдгийг одоо та нар минь одоо би уулаа энэ бичлэгийн өмнө тавьсан байх хэвээр тэр бичлэгүүдийг одоо төлөвлөгөө ураалтыг үзчих бас тавиагүй айц явж ах юм болов. Гэхдээ би энэ удаа яг тавинаа л гэж бодож байгаа. За юу болж байна? Энэ өөнийг юм гэрэлтэйгаа юм эцнээсээр ахгүй гэсэн чи өмж очирч байна. Юу болж байна? За тийм байна да. За тэгээд энэ болцооны хадлаар нэг ярих гэж бодчихсон. Ярьчлаа. Өөр та хэд минь гоё мэдмээр асуумаар асуулт байвал явуулаарай за. Гоё комент бичцгээгээрээ. Тэгээд битгүүрийн жахт миний Facebook, Instagram эдгээр дандаа видео олгоны доор байдаг шүү. Тийм эсвэл бас миний Instagram, Facebook-д орж ирцгээгээрээ. Тэгэх юм бол өдөр тутмын story, өдөр тутмын форматтай цуг байгаад баялаг татна болцгоо шүү гэдэг. За тэгээд асуумнууд авал асууцгааж аарэ. Тэгээд ганц би жаамнарт амжилт төсөйг бүгдээрээ сайхан хурдан сайн мундаг насан туршийнхаа хануудыг олоорой гэж хүсье өрдөөч гисэн. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Амжилт бай. Би одоо нэрээ одоо болж байна. 3 болох гэж байгаа. Би 4:15-аас салон дээр цагтаахгүй юу. Тэрнээс хоолой хий. Тэгээд одоо энэ дээр чи бараг 2 цаг мод байж байгаа л ихээр хоолны цаг өнгөрчин. Тэгээд хоолой гарахаас өмнө хоолой амжуулна гоё видео ямар ч байсан хийчлээ. Тэгээд нохоогоо гаргана одоо нохоог гарах цаг болцсон. Охноо авангаа манай охины хичээл тарах нь нохоогоо гаргангаа хөрхөн охноо тусаад зогсож байхаар бөө баярлалтай. Нөгөө тэгсэн нохоогоо чарж баярлаа. Нохоон цэцлэн карж баярлаад гоё эдэн тэгээд нохоогоос гаргаад хоолой хийгээд тэгэл салонд ажиллаад тэгээд өнөөдрийн ерөнхийдөө төлөвлөсөн юмнууд сайхан бүтэж байна. Дэлгүүр орох хэрэгтэй байна шүү. За тэгээд яана гоё дуусгах гэсэн чи. За тэгээд бүгдэнд нь ганц би хүмүүстэй бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан хань ижлүүдээ олоорой. Bye bye.